Монгол улс шинжлэх ухааны салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтанд тун хангалтгүй байна. За жилдээ энэ салбарт тусгаж өгдөг төсвийн дийлэнх урсгал зардалд явдаг тул эрдэмтэн судлаачид шинэ судалгааны ажил хийх, технологийн дэвшлиг нэвтрүүлж, аж үйлдвэрийн салбарт нэвтрүүлэх ажил зогсон байдалтай байгаа юм. Мэдээллийн дэлгэрэнгүй эдийн засгийн болонд сэтгүүлч уянга тавилна. Баярлалаа өрөөмөнд гүргээ за тэгэхээр Монгол улс шинжлэх ухааны салбартаа хэр их анхаардаг вэ гэдгийг та бүхэнд 2016 оноос хойших 10 жилийн хугацаанд энэ салбарын нийт зардал болон мөн одоо дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь хэмжээтэй холбоотой мэдээллийг графикаас харуулж байна. 2016 онд бол 42 тэрбум төгрөгийг бол зарцуулж байсан бол за 2025 онд энэ дүн 48.6 тэрбум төгрөг болж ойролцоогоор 9 жилийн хугацаанд 6 тэрбум төгрөгөөр л өссөн байна. Харин дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь хэмжээ нь бол 1.1% ч хүрэхгүй байгаа. Энэ цаг үед бол бид эргээд бусад улс орн тэр дундаа дэлхийд одоо яг шинжлэх ухаанаараа тэргүүлж байгаа улс орнууд, хөгжингүй улс орнуудын мэдээллийг нь харах юм бол тэдгээр улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ багадаа 2%-ийг за түүнээс дээш зарим улс орн бүр 5%-ийг нь бол зарцуулж байдаг. Гэтэл Монгол улсын хувьд бол энэ тоо мэдээллээр нь харахад тэдгээр улс орнуудаас дунджаас бол 20-оос 30 дахин бага байна. Өнөөдрийн шинжлэх ухааны техник технологийн хөгжил энэ бүр солиортой хөгжиж байна. Одоо химийн оюун ухаан дээр гараад ирж байгаа тэр юмнууд бол үнэхээр ярих юм биш. Өнөөдөр генетикийн шинжлэх ухааныг аваад үз. Генетикийн шинжлэх ухаанд бол хүний генийг өөрчлөөд шүү дээ. Тэгээд нөгөө хүний IQ-г одоо чинь 15%-аар өсгөж хотол тэр хүн бол тасраад явчихж байгаа байхгүй юу? Хэрвээ тэрийг чинь нийгмээр нь хийчихвэл яах вэ? Одоо манай монголчуудын дунд IQ 120 гэж бодоход ч юм бол тэрийг 15%-аар өсгөжхөд бол манай монголчууд бол зүгээр тасраад явчихж байгаа байхгүй. Тэрийг өөр бас нэг хүмүүс харж л байгаа шүү дээ. Өөр үндэстнүүд төрийнхөө бодлого болгоод явж байгаа үндэстнүүд байж шүү дээ. 2026 онд шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт нь ямар байгаа юм бэ гэдэг мэдээллийг бид бүхэн шинжлэх ухааны академиас авлаа. Ингээд харахад бол нийтдээ 156.8 тэрбум төгрөгийг бол төсөөсөн байгаа юм. За энэ хөрөнгө оруулалтын 40 орчим хувь нь бол шинэ зохицолборт буюу шинжлэх ухааны одоо нэгдсэн хүрээлэнгүүдийн нэгдсэн зохицолборыг байгуулах ажлыг 2021 оноос эхлүүлсэн байдаг. За тухайн томоохон барилга байгууламжийг байгуулах хүрээнд бол хөрөнгө оруулалтын хэмжээ нь хэдийгээр ингээд харахад бол өссөн дүнтэй харагдаж байгаа хэдий ч гэсэн тухайн хөрөнгө оруулалт нь бол зөвхөн барилгад оруулж байгаа хөрөнгө оруулалт гэсэн үг. За ингээд 49 орчим хувь нь бол урсгал зардлын хэмжээ бол эзэлж байгаа. За тэгэхээр урсгал зардлынх нь 70-аас 80% нь бол цалингийн зардалд явж байгаа. Нэг ёсондоо шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх хүрээнд оруулж байгаа эдгээр хөрөнгө оруулалт нь өөрөө яг нөгөө шинжлэх ухааны одоо шинэ бүтээл гарах, техник технологийн хөгжлийг ашигласан шинэ одоо аж үйлдвэрийг дэмжсэн, бүтээмжийг нэмэгдүүлсэн шинэ одоо бүтээгдэхүүн үйлчилгээг гаргахад бол зориулагдаж чадахгүй байна гэсэн үг. Нэг ёсондоо судалгааны ажлыг дэмжсэн хөрөнгө оруулалт огт байхгүй байна. Судалгааны ажлын санхүүжлүүд манай салбарт бол байхгүй. Тийм хэмжээний төсөв бол яг манай төсөвд хуваарлагдаагүй. Ерөн зөвөрний нөгөөлөх томоохон төсөл хөтөлбөрт бол манай салбарын бол оролцоо нэлээд хангалттай байна. Тэзүү дээр нь эксперт хэлсэн дараа бол одоо энэ судалгааны ажлыг бол хэрэгжүүлдэг, эхлүүлдэг байвал бол зөв зүйтэй байна гэсэн юм саналуудыг бол одоо дэшегээ тавьсан. Тодорхой төвшөнд бас энэ одоо ингээд яригдаад явж байгаа. Тэгээд яг одоогоор бол шийдэгдсэн зүйл байхгүй л. Монголын эрдэмтэн судлаачдын хувьд бол одоо эгийн голын станцын яг энэ дүгнэлт гаргах ажлын хэсгийн багт бол багтчихсан явж байгаа. Монгол болон Оросын одоо эрдэмтэн судлаач нар бол ажиллаж байгаа гэсэн үг. За яг үүнээс өөрөөр бол эрдэмтэн судлаачдыг хамруулсан томоохон эдийн засгийн үр өгөөжтэй шинжлэх ухааны чиглэлд маш том одоо түлхэц өгөхөөс төсөл хөтөлбөрт бол Монголын судлаачид эрдэмтдийг хамруулсан том төслүүд бол одоогоор харагдахгүй байна. Маш товчхоноор хэлэх юм бол Монгол улсын төрөнч тэр за хувийн хвшлэмж тэр шинжлэх ухааны салбараа бол үл тоосон энэ хандлага бол байсаар байна. За ийм цаг үед бол цаашдаа ихтэй сургуулиудын одоо салбар болох хүрээлэнгүүдийг бол илүү хөгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр бас эдийн засгч өөрийн байр сууриа илэрхийлж байна. Шинжлэх ухааны академи харьяанд байгаа хүрээлэнгүүд за салбарын яамдууд дээр байгаа шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг ихтэй сургуулиудын харьяанд авч өгөөд шинжлэх ихтэй сургууль дээр суурилсан одоо энэ судалгааны төвүүдийг бий болох зайлшгүй шаардлагатай.
Монголоос бусад улсад бол аж үйлдвэрийн салбарнууд шинжлэх ухааны судалгаан дээр үндэслээд илүү их хөгжиж байгаа. Энэ цаг үед л Монгол улс дотоодын нийт бүтээтгүүнийхээ 1% жолтуугаа яг энэ шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулъя гэд дуурах, одоо яг төсөв яригдах үед дуурах, хэлэх, шүүмжлэх улсын их хурлын гишүүн болоод за хувь санаачлагчид, засгийн газрын гишүүд бол тун ховор байна. Энэ байдлаар удаан үргэлжилж болохгүй. Яагаад тэгэхээр дэлхийн аль хэдийн бол техник технологийн хувьд бол харьцангуй хөгжиж буй орнуудын хувьд ч гэсэн яг энэ салбартаа илүү их мөнгө hayдаг болсон энэ цаг үед бол Монгол улсын хувьд цаашдаа илүү их энэ салбартаа анхаарч за дотоодын нийт бүтээтгүүнийхээ багадаа 1% зарцуулдаг байх чиглэлд зорих нь зүйтэй байна.